Нэгдүгээрт Нямбатар бол нийслэлийн иргэдээс одоо ялтын мандат авсан шүү дээ. Нямбатарыг хотын дараагаар ажилуулах гэж Нямбатрын дэвшүүлсэн энэ төслүүдийг явуулах гэж нийслэлийн иргэд 45 суудлаас 40-ыг нь одоо хотын дараагаад өгсөн. Тэгэхээр энийг нэгдүгээрт бодож үзэх ёстой асуудал байсан болов уу гэж тийм. За ер нь бол ард түмэн саналаа өгчдөг. Тэгээд дундуур нь ингээд засчдаг. Ийм байдал ингээд хөвшижүүл нөгөө нутгийн өрөө удирдах ёсч бай. Арчсан сонгуульч байна асуудал бол цаашдаа их хэрэгэлзээтэй болох юм сөрөг үр дагавартай бас байж болцсохгүй юм тийм ээ. За хоёрдугаар яг улс төр талаас нь бодвол 27 оны том сонгуул болох гэж байдаг. Нийт иргэдийн бараг 50% амьдарч байгаа нийслэл ингэж бужигнах нь хэр оновчтой шийдвэр байсан юм бол тийм ээ. Тэгээд энэ бол дараагийн сонгуулиар бас харагдсан юм зүйл болов уу гэж бодож байгаа. Улс төр талаасаа жоохон эрсдэлтэй шийдвэр байж магадгүй. За мэдээж ерхий сайд өөрийнхөө бүр эрхийг хүрээнд шийдэж байгаа шийдвэрийг бол миний хувьд хүндэтгэж байгаа. Тийм дараагийн одоо хотын дараагч гэсэн бас сайн ажиллахын тулд дэмжих ёстой бид нар тийм. Гэхдээ хотын ажил ер нь их төвөгтэй л ажилтаа бас тийм ээ. Таныг ер нь шалгаж байгаа юм бошгүй юм байгууллагаас. Би шалгагдаад бүх тайлбаруудаа өгөөд харин зүгээр одоо энэ шалгаж байгаа дүн хурдан одоо шийдлээ гаргаад тэгээд нэг талын гаргаад зарлаас л гэж бодоод байгаа шүү дээ. Тий. Засгийн газар ардчлал намтай хамтрах талаар бас мэдээлэлүүд гарсан байна. Энийг та олж харсан уу? Энэ тал дээр ямар байр суурьтай? Би үл хамтрахын зөв гэдэг дээр л дандаа байр суурьтай л байдаг шүү дээ, тийм ээ. За баярлалаа.